За хүн төрөлхтний бүхий л цаг хугацааны туршид нийгмийн халдвар төвчин хэмээн нэрлэгдэж 21-р зууны чимээгүй тахал болсон нийгэм, эдийн засаг, за хүний эрүүл мэндэд ихээхэн хоригрол учруулж байгаа сүрээ өвчин энэ зуунд ч асуудал дагуулсан хэвээр байна. За сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхийн нийтийг хамарсан коронавирус талдварын цар тахлын нөхцөл байдал эрүүл мэндийн салбарт ч хүнд дарамт үзүүлэхийн хэрээр сүрээгийн тусламж үйлчлэгээнч бэрхшээл гарч байна. Сүрээгийн салбарын эмч ажилчдад ажлын байр, тоног төхөөрөмжийг COVID-19-ийн хариу арга хэмжээнд дайчлан ажиллаж байгаа нь сүрээгийн илрүүлэлт, онцлогоо буурахад хүргэж байгаа нэг шалтгаанууд нэг болж байна. Монгол улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан сүрээг устгах стратеги 2030-ын зорилтыг хангах сүрээгийн онцлогоо эмчилгээнд сүүлийн тоног төхөөрөмж, онцлуур, эмчилгээний шинэ гормыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний судалгааны ажлыг өргөжүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр анхаарал хандуулан ажиллаж байна. Гэсэн хэдий ч 2021 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсыг олон эмийн тэсвэртэй сүрээгийн дарамт өндөртэй 30 орны тоонд оруулсан. Манай улсад жилд 3500 орчим сүрээгийн шинэ тохиол бүртгэгдэж, цар тахлын өмнөх үед халдвар төвчний улмаас нас оролтын шалтгааны тэргүүлэх байрыг эзэлж байна. Дэлхийд дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдвар төвчөнтэй улс орнууд дан ганцаараа биш хүчээ нэгтгэн хамтран тэмцэх нь гарцаагүй гэдгийг COVID-19-ийн цар тахал бид бүхэнд яруу тодор харуулж байна. Ийм түүхэн цаг үед харилцан туршлага судлах, хамтран ажиллах, бие биедээ мэдлэг, мэдээлэл түгээх зорилго бүхий сүрээгүй Аз твийг бий болох арга замыг хайх нь сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж байгаа халдвар төвчин судлалын үндэсний төв болон Бүгд найрамд Солонгосын үндэсний сүрээгийн нийгэмлэгийн хамт олонд энэ дашрамд талархал илэрхийлье. Өнөөдрийн хуралд оролцож байгаа өөрийн орны нөхцөл байдал туршлагаас хуваалцж байгаа Бүгд найрамд Солонгос улс, Оросын холбооны улс, Тайван, Таиланд, Камбож, Зүүн Тимор, Молдав, Гүрж, Казахстан зэрэг 10 гаруй орны эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгч та бүхэнд Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс дахин талархал дэвшүүлж байна. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч улс орнууд коронавирусын цар тахлын өнөө үед өөрсдийн орны сүрээгийн тусламж үйлчилгээнд тулгамдж буй асуудал, цаашдын чиглэлийн ярилцаж, ололт амжилт, эрдэм шинжилгээ судалгаа, шинэ арга аргачлал, инновацийн талаар туршлага хуваалцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой санал санаачлалуудыг гаргасан өндөр үр дүнтэй эрдэм шинжилгээний хурал болно хэмээн найдаж байна. Би өнөөдөр та бүхэнд Монголын засгийн газар болон энэхүү хуралд оролцож байгаа бүх төлөөлөгчдөд энэ өдрийн мэндийг хүргэе. Ялангуяа эрүүл мэндийн яамны сайд, мөн Монгол Улсын халдвар төвчин судлалын үндэсний төвийн захирал Бэлэг цаахан, мөн үндэсний сүрээгийн хөтөлбөрийн бүх оролцогчдод, бүх хүмүүс, энэ бүс нутгийн бүх хүмүүст энэхүү хуралд оролцож байгаа талархал илэрхийлье. Энэ онд ялангуяа ковидын цар тахлын улмаас сүрээтэй тэмцэх үйл ажиллагаа маш хүндрэлтэй тулгымцсан асуудал болыг тохиолдож байгаа. Ялангуяа хөл хоройны үеэр сүрээгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрээгийн тусламж үйлчилгээг орхигдуулж болохгүй гэдгийг бол бүх улс орнуудад уриалсан байгаа. 2 жилийн өмнөөс ковидын цар тахлын тархалтын улмаас энэхүү бэрхшээлийг дамжуулахын тулд олон улсын хамтын ажиллагаа, олон улсын байгууллагууд маань хамтран ажиллаж сүрээгийн өвчлөлийг бууруулахын тулд хамтран зүтгэж ажиллаж байна. Өнөөдрийн энэхүү эрдэм шинжилгээний хурал энэ асуудлыг бас бид нэр хилцгээр энэ хурал цугларсан байна. Олон эмийн төсвөртэй сүрээ ихээхэн тархаж болцсохгүй байгаа нь цаашид эдгээр улс орныг хамарсан хандлтын тогтолцоо. Sequence төшгөлсөн хандлтын тогтолцоог хамтран ажиллах,
улс хооронд зөөврлүүдэн тархаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх шаардлага урган гарч байна. Ирэх жилүүдэд COVID-19 цар тахлыг даван туулахын зэрэгцээ үндсэн тусламж үйлчилгээ, халдварт өвчин, тэр дундаа сүрьеэг бууруулах, хянах, илрүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг төрийн бус байгууллагууд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудаа хамтран зохион байгуулан ажиллах болно. Энэхүү олон улсын хурлаар олон чухал ихтгэлүүдийг хэлэлцэж, харилцан туршлага судалж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон халуун дулаан уурамсгалтай үр дүнтэй хурал болно хэмээн итгэн найдаж байна. Баярлалаа. Үндсэн тусламж үйлчилгээг сайжруулахын зэрэг